Сайн байна уу? XS team байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн хичээлээр Forex-ийн давуу болон сул талуудын талаарх хичээлийг бэлтгэн хүргэж байна. Хорвоо ертөнцийн дээрх бүхий хэлцүүст давуу болон сул талууд байдаг бол бизнесийн салбарт ч тухайн ойлголт оршсоор байдаг. Forex маш олон давуу тал боломжууд байдаг ч үүнийгээ дагаа сул талууд байх болно гэдг нь ойлгомжтой юм. Forex-ийн давуу талууд. Цагт баригдахгүй байх. 7 хоногийн ажлын 5 өдөр 24 цаг тасралтгүй үргэлжилдэг. Яагаад? Дэлхийн зах зээл дээр маш том 4 бирж байдаг бөгөөд бирж тус бүр ажлын 8 цагтай нэг бирж хаагдахад нөгөө бирж нэгдэж байдаг. Хамгийн бага зардлаар эхэлдэг. Бусад бизнестэй харьцуулахад хамгийн бага зардлаар эхлэх боломжтой. Брокеринг компанид арилжааны дансны арилжаанд орохдоо брокер санд болгож буй леверэж хөшүүргээс сонгон бага зардлаар арилжаа хийх боломж нэгдэнэ гэсэн үг юм. Зарим брокерүүд багада 3-5 долларын депозит хийх боломжтой байдаг. Дэлхийн хаанч байсан болно. Танд гар утас, ноутбук, таблет болон интернет байхад л та дэлхийн хаанаас ч Forex-ийн зах зээлд оролцох боломжтой. Ажлын цагт баригдалгүй, үсэн газараасаа санхүүгийн эрхчлөөнд хүрэхийг хүсэж байгаа бол танд Forex-ийн зах зээлийг сонирхож үзхийг зөвлөж байна. Өрсөлдөгч байхгүй. Бусад бизнестэй харьцуулахад танд олон өрсөлдөгч гэж байхгүй. Таны өрсөлдөгч зөвхөн та өөрөө л байх юм. Маш их боломжууд. Forex маш их боломжуудаар дүүрэн. Та маш хурдан хөгжих боломжтой бөгөөд өөрийнхөө мэдлэг туршлага дээр үндэслэн өөрийгөө цалинжуулаад явна гэсэн үг юм. Бага зардлаар эхлээд их мөнгө олох бүрэн боломжтой боловч гагцхүү таны мэдлэг чадвар бүхнийг шийднэ. Та өөрөө өөрийнхөө босс бөгөөд бүх шийдвэр болон боломжуудыг гартаа хатгасан байдаг. Хинч байсан Forex хийж болно. Насанд хүрсэн л бол таны статутаас үл хамааран та олон улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч болон арилжаа хийх бүрэн боломжтой. Forex-ийн сул талууд. Мөнгөө алдна. Бусад мэргэжлийн хүмүүс ажиллаа хийгээд мөнгө олдог байхад арилжаачид ажиллаа хийснийхээ төлөө мөнгө алдаж болдог. Мэдлэг чадвар дутуугаас, буруу тооцоолол, сэтгэл зүй, мөнгөний буруу менежмент гэх мэтээс үүдэн мөнгө алдах эрсдэлтэй байдаг. Цаг хугацаа шаардна. Маш их цаг хугацаа шаарддаг. Forex-ийг мэргэжил гэж үзвэл дэлхийн хаанч ямар ч их сургууль заадаггүй. Та арилжаачин боллоо гэхэд ром диплом танд өгөхгүй. Өөрийн гэсэн арга барилаа олох, сэтгэл зүгээ доктортой болох хүртэл баггүй цаг хугацаа, хичээл зүтгэл, тууштай байдал танаас гарах болно. Стресс. Арилжаачдын суур болон техник шинжилгээ буруу байх. Цаг үеийн гинтийн мэдээнүүд, сэтгэл зүгээ хянаагүйгээс гих мэт олон шалтгаанаас хамааран их баг гэлтгүй мөнгөн алдагдлыг сэтгэл зүйнээс үүдэн стрессдэг бөгөөд энэ их стресс нь хуримтлагцаас сэтгэл готролд гүн орох үе байдаг. Аль болох сэтгэл зүгээ доктортой байлгаж тайван байх хэрэгтэй. Эрүүл мэнд. Таны сонгосон арилжаа хийх биржийн цагийн хуваараас шалтгаалan цагийн зөрүү гарах бөгөөд энэ нь таны амьдралын хэвшил болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх боломжтой. Сэтгэл хөдлөлгүй болох. Маш урт хугацаагаар арилжаа хийсэн хүмүүс сэтгэл хөдлөлгүй болсон байдаг. Ашиг болон алдагдлын сэтгэл зүйг даваа сурсан арилжаачид ямар сэтгэл хөдлөлгүй болох магадaltaй юм. Энэ нь Forex маш идэвхтэй сайнч амьдрал дээр юм байх нь гэр бүл болон найз нөхдийн харилцаанд сөргөөр нөлөөлөх магадaltaй. Маш их мэдлэг туршлага шаардна. Forex зах зээл нь маш хатуу зах зээл юм. Танаас маш их мэдлэг, туршлага ба сэтгэл зүг шаардах ба тухайн зах зээлийн талаарх мэдлэг хомс байх, туршлага дутуу байх, сэтгэл зүй докторгүй байх гэх мэтээс хамааран Forex сая хүмүүс мөнгөө алдсаар байдаг. Энэ түрээд бидний бэлтгэсэн хичээл өндөрлөж байна. Энэ үрд хүлээн авч үзсэн танд баярлалаа. XS team